Сэргэлзээс бэлтгэн хүргэдэг бизнес эргэлт нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. За бид энэ удаагийн дугаар дотоодын үйлдвэрлэгчдийн нэг болох Үе дамжсан нууц жорыг орчин үеийн техник технологитой хослуулан дотоодын үйлдвэрлэлийг эрхэлдэг бидний сайн мэдхээр Ургаана брендийн гүйцэтгэх захирал Чанцал Дулаантай харилцуулна. Сайн байна уу? Сайн байна уу? За нэвтрүүлгийн урилга хүлээн авсанд баярлалаа. Баярлалаа урьж оролцуулсанд. За хоёлаа ши суугаад ярилцгаа. За тэгье. За нэвтрүүлгийн урилга хүлээн авсанд баярлалаа. Тэгээд шинэ оноо хэрхий эхлүүлж ийн 2026 онд ер нь хэр ажилттай байна. Баярлалаа. Ийм гоё нэвтрүүлэгт намайг урьж оролцуулсанд 26 он одоо бидний хувьд бол ургаанаачдын хувьд бол маш их одоо ажил хөдөлмөр гялалдсан он жил эхэлж байна. Яагаад гэхээр бид нөгөө шинэ үйлдвэрийнхаа төслийг эхлүүлж байгаа. Тэгээд ер нь бол бидний хувьд түрүү жил 2025 онд нэлээд олон шинэ технологиудыг баталж дуусгасан. Тэр нь болохоор одоо Монголд жилд 300 тонн хаягдл тос хаягддаг юм билээ. Одоо малын өөх тос гаралтай гэсэн дандаа малын гаралтай тос гэсэн. Тэгээд эндээс бид нар гэлцрийн гэдэг одоо нөгөө гар чигшүүлдэг нэгдлээд гэжтэй. Тэрийг ялгах технологиг гаргаад тэгээд мөн бас одоо тригглцрид гэж байгаа MCT oil гэдэг байгаа. Тэр тосыг бас нөгөө ялгах технологиг гаргаад тэгээд ерөнхийдөө энэ эдгээр сайн чанарын тосны хүчлүүдээр төрөл бүрийн гоо сайхны болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн гаргах одоо нөгөө маш их хэмжээний технологиудыг одоо гаргалаа. Тэгэхээр энэ нь бол дандаа нөгөө Монголд анхдагч зүйлүүд байгаа. Одоо анхдагч түүхийдүүдээс дахиад түүхийд боловсруулж ялгаж гаргаж авах гэдэг тэр ажиллагаа. Тэр нь бол ерөнхийдөө манай үйлдвэрийн хувьд бол дандаа нөгөө ийм хаягдлагын үйлдвэрлэлийн зарчмыг хэрэгжүүлдэг. Хэрвээ нэг ургамлыг тариул газрын дээд хэсэг, доод хэсэг, одоо ингээд дунд хэсэг гэд бүгдийг ингэж нөгөө ашиглах маягаар ингэж судалж хийдэг. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн ингэж хаягдл тосыг одоо дахин боловсруулалтанд оруулснаар одоо Монгол малын одоо хөдөөжхөн гаралтай түүхийд бол эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа гэдгээрээ бас маш их баяртай байгаа. За Ургаана брендийн анх одоо үүсгэн байгуулсан тэр үеэс бас яриагаа эхлэе. Ялангуяа одоо Монголд нөгөө импортын зах зээл ханаад ороод ирэхээр дотоодын үйлдвэрлэгч нар жоохон зориг муутай байдаг шүү дээ. Тэгээ яалтчгүй дотоодын үйлдвэрлэгч нар шахагдчих гад байдаг, хэцүү гэдэг. Тэгэхээр тэр одоо итгэл одоо монголчуудад Монгол бараа бүтээгдэхүүн дотоодын үйлдвэрлэлийг түгээн дэлгэрүүлж танилцуулъя гэдэг тэр зориг зүрэг анх эзэнээс орж ирэв. Яг наадах чинь манай найз бас хэлжсэн. Нөгөө анх би ингээд косметикийн үйлдвэрлэл эрхлэх гэж байна. Ингээд косметикийн энэ нөгөө ах хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байна гэдэг манай найз үгүй чагийн Монголд бол чи үйлдвэрлэл эрхлээд хэрэггүй шүү. Ямар ч ашиггүй, маш их хүн ажилуулна. Тэгээд одоо үйл ажиллагааны зардал өндөртэй. Тэгээд ер нь нөгөө Монголд үйлдвэрлэсэн косметикийн юмнууд айгүй нэр хүндгүй байдаг. Тэгэхээр чи тэр дөрвөө одоо мэрэгжил чинь яг ингээд нөгөө косметикийн технологи тал руугаа юм чинь яг ингээд өөрийнхөө бүтээгдэхүүнийг ингээд зохиогоод гадаад үйлдвэрлүүлээд тэгэл орж ирээ зарахгүй байл хүмүүс их тэгж ярьдаг гэсэн. Тэгээд би болохоор үгүй нөгөө Монголд нөгөө нэг технологи гэдэг юм үлдэх хэвээр. Ялангуяа бид нар хөгжиж чадна штэ. Бид нар яагаад ингээд бид нар чадахгүй гэж яг л адилхан одоо хүн үйлдвэрлэж байгаа яг л адилхан бид нар технологийн юуг нь яг л адилхан сургуульд одоо бараг шахуу одоо эзэмшиж байгаа хгүй. Одоо миний сурдаг тэрсэн Сенетик сургууль чинь Johnson & Johnson-ы нөгөө лаборатори байдаг газар. Тэгэхээр яг л адилхан тэнд нөгөө магистрт сурж байгаа хүмүүс том компаниудын нөгөө технологич нар ч юм уу те нөгөө материал технологич талын хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр би одоо Монгол хүн гэхээрээ л одоо бид нар болохгүй юм багтаа яг юу нь болохгүй гэдэг байгаа юм бол гээд боддог байсан. Одан гэдэг компани бид нар эмийн үйлдвэрээс 10 үе дамжсан уламжлалт хамгаалах ухааны одоо маран буудын жүд дамжлага гэж ярьдаг. Энэ одоо
өвийг бид нар бас тээгчдийн хувьд бол бас тухайн цаг үедээ Монголын ард түмэн бас эко юм хэрэглэе, эко бүтээгдэхүүн хэрэглэе. Бас ийм үндэсний ялгарлууд ингээд цаг үеийн ингээд гарч ирсэн юм уу гэж боддог. Ялангуяа одоо ингээд үндэснийхээ дээлийг ингээд маш гоё хийдэг боллоо тий бусад брэндүүд. Үндэснийхээ одоо ингээд нөгөө өмнө нь үгүйсгэжсэн зүйлүүдээ ойлгож эхэлж байгаа яг энэ цаг үедээ давхцсан болов уу гэж би бас хараад идэг. Яг бол хужир гэхэд манай энэ анхны бүтээгдэхүүн хужир гэхэд монголчууд дээр үеэсээ л хужраар цайндаа иж уудаг гэсэн, аяг тавга аваадаг, үсээ угаадаг гэсэн. Тэгэхээр нөгөө дээр үеийнх нь хэрэглээг эргүүлээд ингээд эко байдлаар хэрэглээнд оруулж байгаа хүмүүс их сайхан хүлээж авсан юм болов уу гэж ойлгосон. Бас тухайн үед чинь манайх чинь стартап компани байсан болохоор реклам сурчлагын дээрээ зарцуулах тийм их төсөв өдр байгаагүй. Яг өөрийнхөө яг нөгөө өөрийгөө л бүтээгдэхүүн борлуулад явсан. Тэгэхээр бас нэг талаасаа тийм юм болов аа нөгөө талаасаа миний нэг баримталдаг зарчим байдаг. Хэрвээ ямар нэгэн юм нийгэмдэх асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол одоо нэг шинэ бүтээгдэхүүн ч юм уу инновац хийгээд хэрэггүй юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр хаана асуудал вэ? Ямар асуудал вэ? Тэрэн дээр бид нарын зүгээс юуг хийж өгч чадах вэ гэдгийг эхлээд дандаа боддог. Тэгээд нийгэмд бол тухайн үед бол яг үнэхээр органик аяа тавгуугаа агч юм уу? Органик юм үнэргүй, өнгөгүй одоо юм хансан усмлаар хийсэн бүтээгдэхүүнүүд байгаагүй учраас ингээд тухайн цаг үедээ их хөл нийлүүлээд гарч ирсэн болов уу гэж боддог. Organa брэндийн хамгийн анхны бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүн гарч ирсэн бэ? Анхны бүтээгдэхүүн нь болохоор манай нөгөө усны цацлага гэдэг чинь тий нөгөө уг нь бол тэр чи ээжүүдэд зориулдаг бол тий одоо л нөгөө голтой нөгөө төрсөн ээжэд хэрэгэлдэг болохоор би ээжүүдийн гэдэг юун дээр анх бол тэр манай аавын эмнэлэгт манай аав ч одоо нэг 7000 гаруй харт хавдартай хүн одоо хяналтанд нь байдаг юм билээ. Тэгээд дандаа хэмт хоёрын имжлэгэнд орцсон хойноо ирдэг. Хаалгаанд бүр орцсон хойноо. Тэгээд өсөн ингээл нэг ерөөсөө өсгүү шахуул хүмүүс яваад байдаг. Тэгээд би нэг манай анхны савлгааг ингээд Organa ус цацлагын бол байгаадаа нэг юм айгүй болох тийм нэг өсний цацлага хийж өгч ирсэн. Тэгээд тэр өсний цацлагаар ингээд нөгөө цацаад байсан чинь нөгөө манай хавдартай хүмүүс чинь өсөн айгүй гоё ургаад амар гоё юм өөртөө итгэл аваад баг эрүүл болоод байна. Бид нар ерөөсөө амьдрах юм байна гэдэг бараг итгэлийг авч байгаа байхгүй. Тэгээд өсний асуудал бол дан ганц нөгөө эмэгтэйчүүд юм уу одоо энэ хавдартай хүмүүсийн асуудал биш. Ерөөсөө л төрсний дараа ээжүүд бараг одоо багш цэцэрлэгийн багш нар тэгээд байгаа байхгүй. Хүүхдүүдийн ус унаад штэ гэдэг. Тэгэхээр энэ бол ерөөсөө нийгмийн асуудал тэр дундаа бүр ингээд энэ Япон, Солонгос, энэ Азийн нөгөө уснаас хамааралтай. Маш их манай монголчин бол гүний цэврээс хэрэгэлдэг шүү дээ. Азийн орнууд чинь нөгөө 3 дахин боловсруулсан маш их өндөр холоор ягууламжтай ус хэрэгэлдэг учраас холоорууд чинь ер нь бол үсийг ингэж маш сул дорой болгодог. Тэгэхээр нөгөө юун дээр гадаад одоо Азийн орнуудад үсний үлдэлт их байх нь бас аргагүй юм шиг санагдсан. Тэгээд одоо бол манай үсний бүтээгдэхүүний бас өөр янз бүрийн брэндүүдээс нөгөө OEM-ээр хийлгэж гаргадаг. Манай үсний бүтээгдэхүүн бол яг 100% органик гэдгээрээ онцлогтой. Ямар ч одоо тэр дотор нэг одоо янз бүрийн аюултай хэмээн бодисууд байгаа штэ ус ургуулдахад зориулагдсан гормоны тийм зүйл ороогүй эмийн ургамлуудаар хийгдсэн гэдгээр онцлог. Анхны бүтээгдэхүүн худалдаанд гарлаа. За тэгээд цаашаага за ер нь Монголд үйлдвэрлэл те эко бүтээгдэхүүнийг бид нэр цаашаа илүү үйлдвэрлэх ёстой байна гэдэг тэр итгэл зориг ер нь хизээ хаанаас орж ирж ив. Тэр анхны тэр зориг болохоор манай нөгөө хужиртай аяг тавгуугаагч нөгөө нэг бид нар чинь тахилтын үйлдвэр чинь аюул жижигхан. Тэгээд нэг өдрийн гарц тухайн үед одоо хідэл одоо 1000 хүрэхгүй л гардаг байсан. Тэгэхэд нөгөө ингээд эрэлт их байгаад байсан. Тэгээд хүмүүс авмаар байна гэл захиалга өгсөн ч гэсэн захиалга нөгөө 7 хоногтой очихгүй болохоор харилцагч нар юу яагаад байна энэ гэсэн нөгөө тийм саналууд аягүйх орж ирсэн. Тэгээд ер нь бас хүмүүс ингээд нөгөө эко юм хэрэглэх сонирхолтой байгаа юм байна. Би ер нь жоохон хүчтэй үзэх хэрэгтэй байна. Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй байна гэд арай их хэмжээтэй үйлдвэрлэнгээд дахиад нэг үйлдвэр түрээсэлсэн энэ хотод ойрхон. Тэгээд тэр үйлдвэр ашиглалтанд орсноос хойш бидний гарц өндөр болоод тэгээд одоо ингээд нэг хуурай бүтээгдэхүүний үйлдвэр, нэг шингэн бүтээгдэхүүний үйлдвэр хоёр ингээд хамт ажилладаг. Тэгээд хуурай бүтээгдэхүүний үйлдвэртэй голдуу
ангижуулагч тос гэх мэт юм ус бага ордог. Тэгээд энэ үйлдвэртэй илүү их усан сүртэй бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа. Одоо Ургана брэнд нийт хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна? Одоо Ургана гэдэг нэрээр бол одоо Эскогээрээ нийлээд нэг 70 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн. Бид нар бас байгууллагын борлуулалтанд зориулаад Power Clean гэдэг шинэ брендийг гаргасан. Яагаад Power Clean гэж гаргасан бэ гэхээр манай Ургана чи ерөөсөө органик байх хэвээр. Бид нар ер нь 70-аас 90% одоо 100% органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ гэсэн ийм амлалттайгаар гарч ирсэн учраас нөгөө байгууллагын борлуулалтанд заашгүй ариутгалын бүтээгдэхүүнүүд, халдваржуулалтын бүтээгдэхүүнүүд тэр байгууллагын асуудлуудыг шийдсэн бүтээгдэхүүнүүдийг хийх учраас Ургана гэдэг нэр тохиромжгүй байна гэдэг бид нар шинээр бас Power Clean гэдэг бүтээгдэхүүн гаргасан. Тэн дээр бол бүх төрлийн цэвэрлэгээ ариутгал халдваржуулалтын бас 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүд байна. Эко гэдэг зүйл рүү шилжиж байна. Тэгээ ингээд ирэхээр бид нэр одоо хүн болгон хэрэглэгчид худалдаа авах үедээ хамгийн түрүүнд орц найрлагыг хардаг. Тэр Ургана брендийн гол онцлог бол орц найрлах тэр чигээрээ эко буюу эмийн ургам бол одоо уламжлалт ханаа авах шиг байсан тийм. Тэгэхээр Ургана брендийн одоо эмийн ургамлын талбай хана байдгийн тухайн талбайдаа одоо нийт хэдэн төрлийн эмийн ургамлыг одоо ургуулж түүнээсээ ямар бүтээгдэхүүнүүдийг гаргаж авч байна. Манай эмийн ургамлын талбай болохоор Төв аймгийн Баян Чанман суманд байдаг. Ерөнхийдөө нэг 50 гаруй нэр төрлийн эмийн ургамлыг их бага туршилтын одоо хэмжээгээр тариалдаг. Тэгээд яг миний хувьд өөрөө манд яг санаачилж хийсэн зүйл бол Монголд хамгийн том халгаан тариалтыг хийсэн. Тухайн үед хүмүүс бас шоолол яага халгаа тариад байгаа хаасайг уургадаг гэж тэгжсэн. Ер нь бол халгаа гэдэг ургамлыг одоо бүх талаас нь би одоо биширдэг хүний нэг үл орлогдох амин хүчлүүд ихтэй учраас хүний дархлааг маш сайн тэтгэж өгнө. Одоо юм ядарч сүлдсэн одоо ингээд малд ингээд халгаа идүүлчихэд маш хурдан босоод ирнэ. Тэгээд цус багталтай хүнд халгаа болгож чагаар маш хурдан цусыг төлжүүлнэ. Тэгээд үсэн дээр болохоор бүр маш гайхалтай зүйл нь өссийг одоо маш их хэмжээний уургаар үл орлогдох амин хүчлэр төмрөөр, цайраар, цахиураар ингээд хуйхны орчныг ингээд тэжээгээд өгчөөр өсийг маш хурдан эрүүлжүүлж ингээд ургуулдаг. Тийм учраас би тэгэхэд халгааг тариалсан. Тэгээд тэр халгааны тариалт болохоор хавар нэлэх багт нь халгаагаа С витамины агуулмж, үл орлогдох амин хүчлийн агуулмж өндөр болохоор цайндаа хийдэг. 100 болохоор ишэндээ гол уургууд нь очичдаг учраас ишээр нь гутлын уловч хийдэг. Намар болохоор үрэндээ бүх шимтгийлээ оруулцдаг учраас үрийн тосыг бид нар ингэ шахаад үрийн ингэж маш хэмжээгээр бэлдэж аваад тосын шахаад халгаан үрний тос гаргаж авдаг. Гэх мэтчлэн ингээд нэг ургамлыг бүх талаас нь сайн судлах юм бол одоо олон юм руу өсчихгүйгээр нэг юмаа ингээд бүх талаас нь сайн судлах юм бол өөрөө практикч холбогдол маш өндөр байсан учраас бид нэр халгаагаар хэлсэн. Тэгээ халгааг тарихад бас маш хялбархан ямар ч пестицид, гербицид ашиглахгүйгээр намрам нүрээ түлээ хаврын талбай дээр цацхад өөрөө ингээ ургачдаг. Одоо яг үйлдвэрлэлийн процесс яг яаж явагддгийг та нар ингээ бас илүү тодруулж ярилмаар байна л да. За тэнд эмийн ургамлын талбаас ирээд шат амжилга явсаар агаад энэ ингээ хэрэглэгчдийн гар дээр бэлэн бүтээгдэхүүн болж тий. Тэгэхээр яг энэ үйлдвэрлэлийн процесс яг ямар шат амжилгаар яаж явагддаг вэ? Үйлдвэрлэлийн дамжлага болохоор эхлээд бид нөгөө хийх гэж байгаа бүтээгдэхүүнд орж байгаа ургамлаа судлахаас эхэлдэг. Ургамал юм уу, түрүүний энэ эрдэсээ түрүүний арц эзгийгээ ч юм уу одоо ингээд зүйлээ судлахаас эхэлдэг. Энүүгээр хідэн бүтээгдэхүүн хийж болох вэ? Ямар одоо хэсгийг ургамлын дээд хэсгийг юм уу, доод хэсгийг ашиглах юм уу? Хэр би бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхаа хувьд нөгөө түүхийн эдийн тасралтанд орж болох вэ гэдэг бүх эрсдлээ одоо спот шинжилгээ хийгээд үнэлсний үндсэн дээр за тухайн ургамлыг бид нар тарья гэдэг тийм шийдэлд хүрдэг. За сүүлд бол бид нар ганг гэдэг ургамлыг шампондоо хийсэн. Гангыг болохоор битгэд тарихад бас амархан. Тэгээ малчтад өгөхөөр нөгөө бууц одоо өөрийнхөө амьдарч байгаа эргэн тойрныхоо орчинд тарихад амархан. Тийм учраас за гангыг тарихыг зааж өгөө гэд одоо сонгосон байгаа. За тэгэн гутлаа тэрийг талбайгаасаа бид нар оруулж ирээд хуурайшуулдаг. Одоо манай энэ үйлдвэр манай айгуу жижигхэн байгаа. Тэгэхээр энэ дотор тийм их ууттай том гангууд бол багтахгүй. Тийм учраас бид хэд нөгөө instant coffee шиг хуурайшуулдаг. Тэрэн дээр болохоор дахиад бас өөр компанитай хамтарч хуурайшуулдаг. Тэгээд зурж юм хийж байгаа хүмүүсийнхээ хялбар болгосны дараа за энүүгээр ямар төрлийн бүтээгдэхүүн хийж болох вэ гэдэг дээр одоо анхаардаг.
За жишээлбэл одоо энэ шар сүүгээр гэхэд бид нар шар сүүний кайзен гэдэг уургийг судалж байгаа. За шар суунд агуулгадах сүн хүчлийн бактериуд одоо лактобактериудыг бас юунд хэрэгтэй байна вэ? За лактобактери гэж бодоод үзэнгуут нь хүний арсны дархлаанд хэрэгтэй байгаа. Эмэгтэй хүний одоо өтрөөний орчинд хэрэгтэй байгаа. За зарим үед одоо ингээд нэг аманд фунгуцид гар хөл амны өвчин гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү өвчин явагдах үед бол ерөөсөө одоо энэ лактобактериуд бол маш хэрэгтэй байдаг. Ер нь юучдаг. Тэгээд за бид нэр ондоо хийж болох юм байна гэдэг имийг ойлгож авдаг. Ингээд бүх бүтээгдэхүүн талаасаа ингээд судалж агаад хамгийн сүүлд нь за энэ бүтээгдэхүүнийг ингэж юу яа үйлдвэрлэе гэдэг зарчмаар яадаг. За жишээлбэл энэ шар сүүтэй одоо хүүхдийн шингэн савн байгаад гарын. Тэгээд хүүхдийн tear free шампунь гэдээ байгаад байгаа. Нэрээ хүүхдийн арчилгааны биеийн тосондоос шар сүү орж болно. Яагаад гэхээр уураг тос ихтэй учраас монголчууд чинь 11 цагийн наранд хүүхдээ гаргаж Д витамин авна гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө бүх тэр энэ зүйлүүдийг бол ингээд нөгөө юунд ямар хэсэг нь орж болох вэ гэдгийг ингэж судалсны үндсээр битгэд нөгөө юу байгаад энэ ургамлуудаа түүхийдүүдээ судлаад байдаг. Тэгэхээр энэ нь өөрөө нэг энэ Монгол ах уй, Монгол энэ заншил, энэ Монголын энэ уламжлалт хамгаалах маань ч өөрөө нэг маш өндөр шинжилгээний одоо нөгөө үндэслэлтэй хийгдчихсэн юм байна гэдгийг ойлгосон. Тийм ч учраас нэг яг тэр аргаар нь бид нар хийдэг. Тэгжээж нэг яг уламжлалтын юм гэдэг одоо жүд дамжлага гэж хэлээд байгаагийн шалтгаан нь тэр юм байна гэж бас боддог. Дотоодын үйлдвэрлэгчдэр энэ үн тогтоолт гэдэг асуудал хамгийн дамаас асуудал болоод идэг. За ялангуяа одоо мэдээж зах зээл жижигтэй учраас цөөн тоогоор үйлдвэрлэдэг. За эргээд нөгөө бүтээгдэхүүний үнэ нь импортын бараанаас үнэтэй болоод идэг асуудлууд. Яг ургааны брендийн хувьд бол харьцангуй бас үнийн хувьд одоо импортын бараанаас арай илүү хямд үнийг тогтвортой бариад байдаг те. Тэгэхээр энэ үн тогтоолтын хувьд юу ямар асуудлууд тулгамддаг вэ? Энэ үн тогтоолтон дээр би бас байнгын энэ менежментийн багт маргалддаг. Яагаад тэгэхээр бид нар чинь нөгөө нэг юм уламжлалт хамгаалах ухааны Маранбын зарчмаар явагдаж байгаа газар шүү дээ. Манай одоо аавын багш амьд байхдаа хүний халаасыг ингэж ялгаж болохгүй. Энэ эм тан энэ юуг бол ингээд юу хүн өөрөө ингэж хүн болгонд хүртээмжтэй байх хэрэгтэй гэдэг имийг ярьжсэн. Тэгээд бидний хувьд бол нөгөө чанартай зүйлийг хамгийн нэг боломжтой эко байлгах гэж хичээж энэ үнийг барьдаг. Ер нь бол ашигын маржин бол нэг тийм өндөр байдаггүй. Ер нь бол нэг зарим нэг бүтээгдэхүүнүүдийн үн цэн гэдэг чинь амар их өгдөг байхгүй. Одоо жишээлбэл зарим эмийн ургам бол чихэр өвс гэхэд бол 4 жилийн дараа л үндсэн ингэж бүдүрдэг байхгүй. Тэгэхээр нэг бүтээгдэхүүнд орох байгаа эмийн ургамлалыг бид нар 4 жил хүлээж нөгөө усалж, тордж ээж, ургуулж ээж тэр нөгөө өсний шампунь хийж байгаа чихэр өвсөө ингэж нөгөө хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үн цэнтэй харьцуулахад би үнгүү өгж байгаа шүү гэдгийг одоо менежментийн багтаа хэлдэг. Тэгээд энэ хүмүүс нөгөө энэ юмныхаа үн цэнийг та ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ чинь нөгөө асар их хөдөлмөрдөн дээр бид нар бий болж иж энэ бүтээгдэхүүн бий болж байгаа. Энэ юу бол одоо энэ нөгөө хөдөлмөр бол эргээд нөгөө үн цэнээ бид нар олох хэрэгтэй. Тэр нь боломжтой бол ингээд нөгөө аль болохоор бид нар үнэ нэмэгдүүлэхийг хичээж байгаа. Гэхдээ эсрэгээр улам нөгөө нэг эдийн засгийн хямраад, улам нөгөө нэг юм инфляц явагдаад ингээд эхлэхээр чинь нөгөө юу үнэд нэмэн гэсэн хүмүүс чинь тэгэл үнэ доктортой барь, доктортой ядаж байлгая гэдэг тийм стратеги руу орж байгаа байхгүй. Тэгээд яг үн цэнтэй нөгөө бүтээгдэхүүнүүдээ бид нар гаргахад бол ер нь нэлээд үнэтэй гарах брэнд одоо line production line байгаа. Тэрийг яг хийж эхлэх байгаа. Одоо нөгөө тэрийг бол нөгөө үнэтэй зархаас өөр аргагүй юм билээ. Ягаад тэгэхээр бид нар одоо пептид уургийг ялгахад бол би өөрөө нөгөө одоо Японы том эрдэмтэнд тэр уураг ялгалтын тулд нэг $40,000 өгчиж заалгуулж авч байгаа байхгүй. Одоо адууны ихснээс ч юм уу одоо тосноос уураг ялгах одоо эксосон өнтер ялгахыг болохоор тэгэхээр энэ бүх нөгөө судалгаа шинжилгээ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зардал ингэж их орж байгаа тохиолдолд бол яагаад ч нөгөө нэг хямдхан гарах боломжгүй. Тийм учраас яг тэр нөгөө лайны бүтээгдэхүүнүүд маань илүү үнэтэй, илүү нөгөө яг нөгөө тухайн бүтээгдэхүүний үн цэнийг ойлгож авах
хүмүүс нь аваасаа гэдэг үгнээс гаргана гэж бодож байгаа. Хэрэглэгчдийн зан төлөв хэрхэн өөрчлөгдөж байна? Эргээд нөгөө эко бүтээгдэхүүн үндэсний үйлдвэрлэлээ сонгоно гэдэг тэр зан төлөв ер нь хэрэг өөрчлөгдөж байна? Айгуу гоё асуулт байна. Яг үнэн би бол ингээд нөгөө одоо бол ингээд Монголынхаа манай бүтээгдэхүүнүүдийг авдаг хүмүүсийг ингээд бодохоор бас зан төлөв өөрчлөгдөд байгаа юм болов уу гэж би боддог. Гэхдээ яг бодит амьдрал дээр бол одоо ингээд косметикийн бүтээгдэхүүнийг харж байхад бол косметикийн бүтээгдэхүүний зах зээл чинь 400 гаруй тэрбум. За ахуйн бүтээгдэхүүний зах зээл чинь дахиад 400 гаруй. Нийлээд нэг их 80 орчим зах зээл гэдэг юм билээ. Гэтэл манай одоо хамаг валютын маань ингээд энэ ахуй хэрэглээ косметикийн бүтээгдэхүүн гаргаад явчихсан юм билээ шүү дээ. Манай валютын нөөцийг хүнс шиг. Тэгэхээр нөгөө өдөр тутмын энэ хэрэглээ учраас ингээд нөгөө манай доллар хэрвээ байхгүй бол валютын нөөц байхгүй бол яах вэ гэж би бас заримдаа боддог байхгүй. Гэтэл тийм их хэмжээний мөнгийг ингээд яагаад ингээд гадаадаас ингээд аваад байгаа юм бэ? Манай ингээд бид нар шал өөр юмд мөнгө зарцуулах хэрэгтэй шүү дээ гэж би боддог байхгүй. Яагаад тэгэхээр энэ гэхэд чинь сав одоо ус те агаар технологи одоо судалгааг л оруулж ирээд байгаа байхгүй. Гэтэл одоо косметикийн одоо дэлхийн практик дээр одоо миний сурж байгаа сургуулийн багш нар энэ төр бол тэгдэг байхгүй. Хэрвээ 50% түүхийд чинь тухайн оронд чинь байгаа бол тэндээ үйлдвэрлэе. Тэндээ үйлдвэрс нь өртгийг маш сайн бууруулж өгдөг. Тэгээ эргээд нөгөө үйлдвэр тэндээ байхын ач холбогдол нь юу вэ гэхээр буух эзэмтэй, буцах хаягтай болохоор өөрөө бүтээгдэхүүний чанар сайжирд юм а. Яагаад чанар сайжирдаг вэ гэхээр за чам дээр нэг гомдол орж ирлээ. Чи энэ гомдлыг зүгээр орхиж чадахгүй. Энийг чи заавалчгүй нөгөө залруулж засчээж л чи зах зээл дээр оршин тогтно. Тийм учраас маш их хэмжээний бүтээгдэхүүний чанар сайжирд юм а. Тийм учраас чи бид одоо нэг Америкт яадаг болохоор багштай ингээд энэ Америкт нь үйлдвэрлээд Америкт нь зарах өдр гэдэг байхгүй. Тэгэхээр шаардлагагүй тухайн чиний энэ нөгөө түүхийдүүдийн энэ уламжлалтын ч юм уу Монголын хүчин тухайн орондоо хамгийн сайнараа байж идэм юм аа. Тийм учраас тэгж нөгөө чи өөрийнхөө юуг ингэж нөгөө одоо юу гэдгийг ийм брендинг хуваагдалд оруулаад ах шаардлагагүй. Тэндээ үйлдвэрлэл. Харин сурах ёстой технологи байвал энэ сургууль дээр лабораторидоо суу. Монголд ч одоо нөгөө инновац гаргахад хэцүү байвал энэ инновац гаргахад амархан энэ лабораторид ирээ суул та яваал та гэдэгдэг байхгүй. Тэгэхээр бас багшийн хэлдэг байгаа бас зөв ч юм шиг. Ялцчгүй Монгол улсын импортын бүрэн амралтай. Одоо ингээд бизнес эрхлэгчтэй уулзаа явж хахад дотоодын үйлдвэрлэлийн тэсэж үлдэх эдийн засгийн орон зай нь одоо маш цөөхөн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ орон зайг хэрхэн та анх яаж харж ирсэн бэ? Яг ингээд бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ явж хахад ямар бэрхшээлүүд дотоодын үйлдвэрлэгч нарт тулгарч байна? Одоо бүх зүйл нь л ер нь жоохон үйлдвэрлэгч эсрэг юм шиг санагдаад байдаг ш. Надад бол яагаад гэвэл тэгэхээр татвараас нь хараа л да. Нийгмийн даатгал гэхэд чинь та үйлдвэр эрхлэгч учраас эрсдэлтэй гэж үзээд 13.5% татвар авдаг шүү дээ байгууллагаас. Харин ч эсрэгээрээ баг тий үйлдвэрлэгч учраас таныг ингэж дэмжиж байна гэж өгөн тэгэх ёстой юм шиг санагддаг байхгүй. Манайх бол дөнгөж байгуулагдаад 3 жил болсон юм нэ одоо шилдэг татвар төлөгч компани болсон байлээ. Ягаад тэгэхээр одоо 60-дан одоо ажилтнгийн нийгмийн даатгал татвар ингээд бүх юмаа бид нар нөгөө юу яадаг татвар ном журмынхын дагуу цаг хугацаанд нь төлдөг. Тэгэхээр маш их хэмжээний одоо мөнгийг бид нар улс их орондоо бас оруулж чадах юм байна гэж бодсон. Ийм жижигхэн компани би дандаа манайх гарааны компани гэж ярьдаг байхгүй юу. Ийм жижиг гарааны компани ингээд тэрбум гаруй төгрөгийн тэрбум 300 сая төгрөгийн татвар манайх 25-нд төлсөн байлээ. Тэгэхээр том компаниуд бол бүр их төлж байгаа байхаа тий. Тэгэхээр улс орныхоо нөгөө хөгжилд бол үйлдвэр эрхлэгч бол асар өндөр нэмэртэй байд юм байна гэж бодсон. Түрүүний нөгөө хэцүү зүйлүүд нь гэх юм бол ерөнхийдөө татварын орчин бол маш одоо тохиромжгүй. Тэгэхээр би бодоод байгаа. Хэрвээ нөгөө нэг одоо энэ татварыг төлөөгүй байсан бол би нэг тоног төхөөрөмж авахыг мөрөөдөжсэн байхгүй юу. Хэрвээ тэр тоног төхөөрөмжийг өнөөдөр бид нар авсан байсан бол манай үйлдвэрийн хүчин чадал 2 дахин их. Тэгээд маш гой төрлийн бас нэг юм ялгах технологиг бид нар хэрэгжүүлж чадах байсан гэж боддог байхгүй юу. Одоо нөгөө зарим энэ тосны хүчлүүдийг ч юм уу энэ юуг ингэж нөгөө ялгахад маш юм өндөр хурдтай тийм центрифуг гэдэг машин хэрэгтэй байдаг. Тэр амар өндөр зэрэглэлийн. Би тэр машиныг авахыг маш их мөрөөдөжсэн. Тэгээд даанч нөгөө татвар угаасаа төлөхгүй бол дансууд хаагаад эхэлсэн. Ер нь тэгэл татварын дарамт шахалт их байсан шүү дээ.
Тэгээд ер нь тэгээд чадаагүй. Тэгээд уг нь бол тэрийг авцсан байсан бол энэ үйлдвэрлэлийн салбарт бас айгүй гоё тийм хувьсэл авчирч болохоор байсан. Харамсалтай нь 26 онд одоо хичээгээд явж байна. Ер нь яг сүүлийн жилүүдэд төрийн бодлого одоо дотоодын үйлдвэрлэгчтэй дэмжиж, жижигдэн үйлдвэрлэлийг дэмжиж гэж ярьдаг л да. Гэхдээ яг хөрсөн дээрээ жижигдэн үйлдвэрлэлийг дэмжихэд одоо жишээ нь хөнгөлтэй зээл одоо тусламжийн үйлчлэгээ ч гэдэг юм уу. Тэр яг одоо хүрэх газараа хүрч олж чадчихэв үү? Ер нь бол одоо хөнгөлтэй зээлийн буйнаар гэдэг шиг нэлээд олон үйлдвэрлэлийн салбар бол гоё цэцэглэн хөгжиж байна. Ялангуяа хүнсний салбар болон ноос ноолуур, арьс ширний салбар хөгжиж байна. Хөнгөн үйлдвэрийн салбар жоохон одоо нөгөө орхигдоод байгаа. Тэгэхээр хөнгөн үйлдвэрийн салбар өөрөө нөгөө нэг тийм том тоотой биш одоо нөгөө байдаг болохоор тэгдэг юм уу ядгийн нөгөө үйлдвэрлэгчдэрийг нийлээд ингээд нөгөө үйлдвэрлэж байгаа эсвэл тоо хэмжээнд бага байдаг юм уу нөгөө нэг хөнгөлтэй зүйлүүдээс жоохон хоцорчод байдаг талтай. Тэгэхээр ялангуяа бид нар бол хөнгөн үйлдвэрийн салбараа илүү бас хөгжүүлж анхааруул бусад нөгөө цойлоод явж ирж байгаа салбараа бас гүйцэх магадaltaй байхгүй. Одоогор зайлбал нөгөө үйлдвэрүүд ч яадаг вэ гэхээр нэг бэлэн мөнгө байхгүй учраас тоног төхөөрөмжөө сайжруулж чадахгүй. Тоног төхөөрөмжөө сайжруулж чадахгүй болохоор их хэмжээгээр ширхэх гоё олон ширхэг үйлдвэрлэж чадахгүй. Эсвэл нөгөө за гарын тосоор бодлоо гэхэд гарын тосыг чинь ингээд нэг юм гар аргаар зуурхад нэг яг гоё болно л доо. Гэхдээ яг нөгөө нэг юм гоё эмүүлс үсээд ингээд яг нэг тийм массын зах зээл рүү гаргахад бэлэн болоход хэцүү байдаг байхгүй. Зайлшгүй л тэр нөгөө homogenizer гэдэг тоног төхөөрөмжүүд авж иж бас тийм гоё болдог. Тэгэхээр ер нь бол үйлдвэр эрхлэлт одоо би бол үндэснийхээ бүх юмыг үндэснийхээ үйлдвэрлэлийн юм авдаг. Үндэснийхээ үйлдвэрлэлийн юм хийдэг. Яагаад тэгэхээр тэр хүмүүс одоо ингээд нэг жоохон муухай ч юм уу арай нэг болоогүй юм үйлдвэрлэж болно. Гэхдээ тэр хүмүүс мөнгөтэй болох юм бол тэрнээс гоё үйлдвэрлэж чадна гэж итгэдэг байхгүй. Би ч гэсэн хүмүүсийг яг тэр өнцгөөс хараасаа гэж боддог. Тэгэхээр нөгөө нэг бидний хувьд бол оюун ухааны хувьд гэхэд том брэндүүдээс нөгөө дутагдаад байх зүйл бол үндэ бид нарт бол байхгүй байхгүй. Бид нар юун дээр дутагдах вэ гэхээр нөгөө хууль эрх зүйн орчин дээр бид нар нөгөө гадаад бүтээгдэхүүний маркетинг, гадаад бүтээгдэхүүний сурчлагаа, гадаад бүтээгдэхүүний гоё тийм ганган сав баглаа бодол тэр бүгд л бид нарт харин байхгүй. Бид нар сав баглаа бодлын салбараас Монголд сайн хөгжөөгүй. Эсвэл яг маркетинг нь яг энэ тухайн улсын зах зээлийг эзлэхийн тулд яг юу хийх ёстой гэдэг тэр ноу хавнаас сайн мэдхгүй тийм байгаа л асуудал юм билээ. Тийм болохоор анх бол нөгөө том одоо юу гэдэг нэг юм импортын компаниудаас бол бас янз янзын зүйлүүд бол харагдчихл байдаг гэсэн. Одоо ингээд нэг лангууны ер нь FMCG гэдэг байгаа нөгөө өргөрлөлийн бараа чинь нэг юм лангууны л одоо юм дайн гэх юм уу та тий. Одоо өрсөлдөөн л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэн дээр бол нөгөө үндэсний үйлдвэрлэгчийг яг нөгөө давуу тал болгосон байдал бол ерөөсөө харин байдаггүй. Ихэнх одоо импортын компаниуд чинь маш одоо санхүүгийн нөөц сайтай учраас бид нар чинь ингээд нөгөө яг хүний нүрэн тушаа газрыг авчиж байгаа юм. Бүх ингээд лангуунуудыг бүгдийг ингээд нөгөө худалдаад авсан байдаг. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчиг одоо юунууд яг ингээд бид нар орж ирэхэд бол амар хэцүү. Ерөөсөө л хамгийн доотлын тэр нөгөө лангууны доор байдаг хамгийн доотлын хэсгийг өгдөг. Тэгэхээр тэр талаасаа бол аюу хэцүү байдаг. Тэр талаасаа манай нөгөө Вьетнамд бол тэгдэм байлээ хуулаараа эхлээд нүдэн тушаа үндэсний үйлдвэрлэгч юм байна. Залангуй duty free бол хэзээч одоо нэг юм юу тахгүй. Импортын барааны бүтээгдэхүүн тахгүй. Ерөөсөө duty free ерөөсөө яг зөвхөн локал яг Вьетнамд үйлдвэрлэсэн юмудаа тавина гэх. Импортын бараа нөгөө тамхи арх байдаг секшн болохоор бүр тусдаа импортын бараа гэдэг юмараа байд юм лээ. Тэгэж нөгөө үндэсний үйлдвэрлэгч нараа аялжуулчтайгаа холбоо тогтсон байдаг. Манай Монголд бол duty free дээр бас би зөндөө олон газар бүтээгдэхүүнээ тавьмаар байна гэдэг талаас ярихад бол ер нь л ихэнх нь л хүлээж авах дургу талдаа л гэдэг юм лээ. Импортын бараа зарах сонирхолтой. Тэгэхээр яг тэр талаас нь ингээ аялжуулчтайгаа болон бүх юмтайгаа ингээд бодлогоор л маш сайн дэмжиж өгдөг л үзэгдэл харагдаад юм билээ. Хамгийн нэгдүгээрт бол нөө шинжилгээ ухааны салбараа маш их дэмжих хэрэгтэй. Одоо жишээлбэл лабораториуд маш сайн байснараа бид нар одоо ингээд ганцхан химийн бодисын үлдэгдлийн шинжилгээг ингээд Монголд хийж чадахгүй гадаад руу явуулж байгаа байхгүй тий. Гэтэл
лабораториуд сайн байх юм бол ингээд маш хурдтай бид нар юмаа шинжилүүлээд ингээд энэний идэвхт энэний бактери устгах чадлыг үзээд өгөөч тий. Энэний одоо химийн бодисын одоо манай аяга багш ингээд химийн бодисын үйлдвэрлэлийг үзээд өгөөч гэдэг юм. Нэг ийм жижиг сажиг юм болгон дээрээ л ингээд гадагшаа явуулаад нөгөөдгийнхээ хариу хүлээгэл удаал. Лабораторид ингээд маш сайн хөгжөөд шинжилгээ ухааны салбар ингээд сайн хөгжих юм бол биеийн лөөнд бүх талаасаа синержи болдог. Тэгээ ялангуяа косметикийн одоо ингээд амжилттай яваа Солонгос улсыг ингээд харахаар одоо тэр нөгөө мокбууч гэдэг юм уу ингээд нөгөө томоохон косметикийн үйлдвэр байдаг одоо суван өдрлөө ингээд харахаар чинь ингээд том үйлдвэр байдаг районыхоо голд нь дэлхийн нөгөө бүр FDA хүлээн зөвшөөрсөн том лаборатори хийгээд өгч байгаа байхгүй. Тэгэл дээж зүгээр 3-4 хоногийн зайтай хариунууд нь гараад ийм нөгөө экосистемийг маш гоё ингээ хөгжүүлээд өгцөн. Тэгэнгუут нь би бас боддог гэсэн байхгүй нөгөө Герман, Солонгос энэ төр чинь үндэстэн дамжсан маш том корпорациудтай шүү дээ. Benz, одоо BMW ч гэдэг юм уу те. Гэтэл тэд нар чинь эдийн засгийн 1% эзэлт юм билээ. 99% жижиг дунд үйлдвэрлэгч нар нь бүтээж байгаа байхгүй. Яг Солонгос чинь тэгээд бас Samsung гэнтэр гээд том үндэстэн дамжсан корпорац дээр нь эдийн засгийн жидүүн бүрдүүлдэг. Тэгэхээр нөгөөдөл чинь жидүүгээ ингээд маш сайн дэмжин гутлаа одоо ингээд Солонгосын зах зээл ханцсан. Одоо та дэлхий рүү гарах хэрэгтэй гэл хүнсээрээ дамжуулаад бүх оронд ингээд Солонгос хоолны ресторан нэгээл Солонгос хоолныхоо одоо амтлагчдыг гаргаал Солонгос нөгөө гоо санхамаа гаргаал ингээд ийм зарчмаараа ингээд явдаг юм билэ. Тэгээд энэ түрүүний нөгөө бид нар 100% их орондоо үйлдвэрлэдэг болохын тулд нэг тодорхой хэмжээний лабораториудыг сайн лабораториудыг болгоод шинжилгээ ухаандаа илүү их хөрөнгө оруулалт хийгээд тэгээд хэдэн жилийн дараа одоо Монголын энэ бойжулсан үйлдвэрүүд нь гадаадын зах зээл рүү гарна гэж бодоод нөгөөдөлийгээ бүр ингээд гадаад орчин, гадаадын хууль эрх зүйн орчин яаж нийцэх үү гэдэг талаас маш сайн хөгжүүлээд өгөх юм бол эргээд бид нар нөгөө импортын юунуудтай ингээд өрсөлдөхөөсөө илүү эргээд бид нар нөгөө валют оруулж ирдэг том субъект болоод нөгөө эдийн засгийг солонгоруулна гэж ирдэг штэ. Тэгэхээр яг нөгөө уул уурхах стан хамааралтай биш байх бас боломж байгаа л юм шиг харагдаад байдаг шүү дээ. Хамгийн нэгдүгээр хууль эрх зүйн талаас бид нар косметикийн бүтээгдэхүүний тухай хуультай болох хэрэгтэй. Косметикийн бүтээгдэхүүнд хориглох зүйлсүүдийг заах хэрэгтэй. Косметикийн бүтээгдэхүүнүүдийг одоо энэ химийн хортой аюултай бодисоос бас тодорхой хэмжээнд ангилж өгөх хэрэгтэй. Жишээлбэл одоо коксын тос байдаг шүү дээ. Кастрын тос ч гэдэг юм уу. Одоо оливын extra virgin оливын тос ингээ бид нар оруулж ирэхэд химийн аюултай нэг бодисын тусгай зөвшөөрлөдөг шүү дээ. Яг тэрүүгээр оруулж ирдэг. Тэр чинь бол нөгөө уул уурхайн цианид те одоо нөгөө мөнгөөс энэ төр орж ирдэг стандарттай яг адилхан шалгуураар явж байгаа байхгүй. Гэтэл коксын тос бол ер нь бол хүнсний л бүтээгдэхүүн шүү дээ те. Тэр нөгөө carrier oil гэдэг байгаа тэр кастрын тос бол бас ер нь хүнсэнд хэрэгэлдэг. Америкт бол кастрын тосыг бол маш их хэмжээгээр хэрэгэлдэг байхгүй. Тэгэхээр энэ косметикийн бүтээгдэхүүний хууль эрх зүйн орчин бий болох юм бол арай нэг хурдан хялбар шинэ бүтээгдэхүүнүүд бас гаргаж болох тийм боломжтой байдаг. Одоо миний хувьд гэх юм бол одоо ингээд за би нэг ийм бүтээгдэхүүн хөгжүүлмээр байна гэгээд нэг 5 шинэ түүхийд гадаадаас авмаар байна гэх юм бол ингээд хил дээр хургаад авчдаг. Яагаад ингээд уг нь бол хууль ёсоор бол 5 хил хүртэлх шинжилгээ ухааны түүхийдүүдийг бол заавалжгүй нөгөө нэг байхгүйгээр тусгай зөвшөөрөл авахгүйгээр одоо ийм декларац хийж болдог байхгүй. Гэтэл манай Монголд бол хил дээр гайл дээр хургаад авчдаг. Тэгэхээр ер нь бол нэг шинэ бүтээгдэхүүн хийхэд бол асар хэцүү одоо хууль бусаар нөгөө юу гэдэг вэ каргоны зарчмаар л оруулж ирэхгүй бол бараг болохооргүй. Тийм учраас зарим үед бол би манай компани шинэ бүтээгдэхүүн гаргахдаа би хятад руу ч юм уу Солонгос руу ч юм уу Америк руу лаборатори сайтай газар очиж туршилтаа хийчихэд хамгийн сүүл бүх юм болсны дараа нөгөө нэг тэрийг юу яадаг шинэ технологи болгож гаргадаг. Тэгэхгүй болохоор нөгөө шинэ түүхийдүүдийг ингээд нөгөө химийн хортой бодис гэж үздэг учраас юм инновац хийхэд маш хэцүү. Инновац бид нар хийхгүй юм бол нөгөө гадаадын бусад брэндээс бид нар ялгарч чадахгүй шүү дээ. Ямар нэгэн шинэ гоё зүйлүүдийг одоо дэлхийн ертөнцийн хөл нийлүүлж байж ижил түүхийдийн хувьд ч гэсэн одоо хөл нийлүүлж ижил бид нар яах вэ? Одоо нарны тосны
жишээ аваад ярихад нарны тос бол нөгөө цайрын эсэл болон одоо титаниум оксидоор ингэж нөгөө нүрэн дээр цагаан өнгөтэй нарны тосыг ингэж UAB-гээр ингэж ойлгож явха болцсон. Одоо дэлхийн ертөнц бол шал өөр нано технологийн ийм аюу гаргаад ирсэн. Эко орц гаргаад ирсэн. Тэр бол UVAB одоо бүр C хүртэл ингэж ойлгож байгаа тийм технологи гараад ирсэн. Тэрийг бид нар дэлхийн ертөнц хаана хүрж ийн гэдгийг мэдэж турших хэрэгтэй. Зарим нэг тийм нарийн нандин зүйлүүдийг бол тэгэл тэрийг ингээд би Японоос сая дээжний 100 г дээж оруулж ирсэн чинь төв шууд дээр гайл дээр хурахад авцсан байгаа байхгүй. Тэгэхээр энийг юуг харуулж ийн вэ гэхээр нөгөө одоо нөгөө косметикийн салбар хөгжөөгүй учраас энийг асар хортой нөгөө нэг мөнгөстэй яг адилхан стандартаар л яваад байна л гэсэн үг. Гэтэл тэр нь маш нөгөө энгийн юм хүнсний найрлагатай юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр зайлшгүй нөгөө хууль эрх зүйн орчин үүсчээд, ангилал үүсчээд, шин төрлийн юм нөгөө салбар үүсчээд энэ салбар хөгжин. Тэрнээс биш яг ийм хууль эрх зүйн орчингүй байгаа тохиолдолд дэлхийн бүх хаягдл Монголд орж ирж байгаа. Триклосон гэдэг дэлхийд хоригдсон байгаа халдваргүйжүүлэх юм бодис үүдэг байхгүй. Гэтэл Монголд л зарагдаж байна. Бүр айл болгонд өнгөөрөө тэр савангууд нь байна. Триклосонтой саван бүр эмнэлгүүдэд ялангуяа их зарагдаж байгаа байхгүй. Тэгээд 16 онд триклосоныг одоо нэг FDA хоригдсон байгаа байхгүй. Гэтэл манай Монголд одоо 2026 онд триклосоныг ашигласаар л байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө нэг хууль эрх зүйн орчинтай холбоотой. Бид нэг тийм ямар ч нэг юм хамгаалах бүрхүүлгүй байгаа юм шиг л энэ. Бид нар тэр одоо ингээ харахаар бид нар хорт хадраараа дэлхийд тэргүүлж гин, хадуудны хорт хадраараа дэлхийд тэргүүлж гин. Сая дээрээ судалгаагаар 2040 он гэхэд энэ тоо дахиад 2 дахин өснө гэж байна. Тэгэхээр энэ мэтчлэн бид нэр хор хүмүүлийн алхамд тундаа мэдрээл явж байгаа шүү байна тий. Гэхдээ за сая бол одоо Евразийн хэлцээр засгийн газрын түвшинд хэлцэлтэй. Энэ мэтчлийн ер нь юм улс орнын хэлцээр буцаад нөгөө дотоодын үйлдвэрлэгч нартай илүү сөрөг нөлөө үзүүлж гин үү? Яг одоо Евразийн хэлцээр дээр бол одоо дотоодын үйлдвэрлэгчдийн таны хувьд энэ дээр ямар байрсуу та? Би бол маш гайхсан. Яагаад ийм хэлцээр ингээд нөгөө хийхэр болж байгаа юм бол гэдэг дээр бол яагаад бид нар ингээд нөгөө үндэсний үйлдвэрлэлийн эсрэг юм одоо зүйлийг хийж байгаа юм болоо гэдэг. Энэ бол яг үндэсний үйлдвэрлэлийг баг ингэж байгаа одоо боомлж байгаа хэрэг штэ. Үндэсний үйлдвэрүүд одоо ингээд хөнгөлтэй зээл аваад хөнгөлтэй юм юу аваад ингээд дөнгөж л нөгөө бараа материалаа ингээд зах зээл дээр одоо чинь том гадаадаас оруулж ирдэг импортын бараануудтай ингээд өрсөлдөж хэлэх гэж байгаа энэ үе дээр нь асар хямдхан асар нөгөө чанаргүй юмнууд ингэж орж ирж байгаа тохиолдолд бол хизээж нөгөө эцсийн хэрэглэгч би монгол хүн ингээд тэрийг авахгүй юм бэлээ. Ерөөсөө л нөгөө хамгийн хямдхан зүйл авдаг хүн бол хамгийн хямдхнаа л авна. Тэгэхээр бид нарт бол нөгөө өрсөлдөөн талаасаа нөгөө cash flow-ыг одоо наашаа оруулж ирэх талаас бол маш хэцүү. Тэгээд гарах бүтээгдэхүүнүүд нь бол ноолуур, молуур одоо бусад хэдхэн төрлийн бүтээгдэхүүнүүд юм бэлээ шүү дээ. Ер нь л ингээ харахаар тэгэхээр бол биднэрт бол маш хүндэл тусах байх гэж бодож байна. Одоо ургааны брэнд үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх одоо нийт хичнээн тооны бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргаж байна. Ер нь бол бидгээд анхны жил л маш бага нэг 500 орчим ширхэг 500 мянган орчим ширхэг үйлдвэрлэсэн. Ер нь бол дандаа сая 500 мянган ширхэг бараа жилд дунджаар үйлдвэрлэдэг. Тэгэхээр чинь энэ 3 жил ер нь бол 6 сая бараа ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байгаа дунджаар. Тэгэхээр ер нь бол нөгөө энэ тоовол улмал нэмэгдээд одоо хятад улсын зах зээл рүү гарч байгаа учраас улмал бүр нэмэгдэх байх. Гэхдээ миний хувьд бол яг нөгөө одоо яг өргөн хэрэглээний бараанаас гадна давхар яг нөгөө нууц жорын орц найрлагууд байдаг уламжлалтай. Тэр зүйл рүүгээ ороогүй байгаа. Яг тэр эмчилгээний зүйл рүүгээ одоо орё л гэж бодож байгаа. Дандаа өргөн хэрэглээний хүмүүсийн хэрэгтэй зүйлийг хий гэж явсан. Одоо бол нөгөө нарийн нандан гол юм руу орё. Тэгээд миний хувьд бол нөгөө түүхийн эдийг гадаадаас оруулж ирэх маш дурггүй. Ер нь л бид нар өөрснөө боловсруулах хэрэгтэй, өөрснөө ялгах хэрэгтэй гэд биднэрт бол маш их боломж байдаг. Одоо жишээлбэл одоо энэ нөгөө шүдний фотоор түрхээд байгаа. Энэ чинь манай Монголын хайлуур жанш. Хайлуур жанш чинь 51% нь фотор, 49% нь кальц байдаг. Тэгээд өөрөө нөгөө ингээд шүдний энэ оптик материалууд, энэ crown, энэ нөгөө Hollywood smile гэдэг байдаг шүү дээ. Бид нар чи бүгдээрээ л хайлуур жаншаар хийж байгаа байхгүй. Тэгээд Монголд дараа нь эргэж буцаж орж ирэхдээ нэг жижигхэн ширхэг нь хэдэн мянган
холбоотой олор болж орж ирдэг. Гэтэл Монголд тэр түүхийн эдүүд нь бол маш их байдаг. Ер нь Монголд одоо энэ косметикийн шинжилгээ ухаан гэх юм уу? Энэ бол нөгөө бүх шинжилгээ ухаантай холбогддог. Геологтой холбогдно, одоо минерал боловсруулалт буюу металл урагтай холбогддог. Тэгээд одоо энэ археологтой холбогддог. Тэгээд энэ микробиологтой нөгөө бактери үржүүлэхгүй тул микробиологтой холбогдно. Тэгээд арьсан дээр үзүүлж байгаа эмнэлэг зүйн практик талаас одоо анагаах ухаантай холбогдно. Ингээд ерөөсө косметикийн шинжилгээ ухаан бол энэ бараг бүх шинжилгээ ухааны нийлбэр гэж хэлж болно. За ялангуяа уламжлалт анагаах ухаантай бол маш сайн холбох боломжтой байдаг. Тэрийг бол нөгөө яг уламжлалт анагаах ухаантай хослсон косметикийн бүтээгдэхүүнийг бол манайх л анхудаа гаргасан. Ер нь бол нөгөө манай монголчин 4 уйлрал 5 мах бодондоо тохируулаад халуун хүүтнээ ингэж нөгөө тохируулсан бүтээгдэхүүнийг гаргадаг. Гэтэл нөгөө баргашин ч өөрөө ямааны мах шиг сэрүүн чанартай учраас монголчууд хязгаарч баргашныг өвөл их хэмжээгээр уудаггүй. Яг тэр үнтэй адилхан бид нар хэрвээ хүүтэн чанартай юм байх юм бол би халгаа гэдэг халуун чанартай зүйлээр хослуулж ингэж өгдгөөрөө уламжлалт анагаах ухааныг косметикийн шинжилгээ ухаантай одоо хослуулж чадсан юм уу даа л гэж бас бодоод байдаг. Ургана брендийн 2025 оны онцлог бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүн байна? Манай Ургана Kids гэдэг шинэ бүтээгдэхүүний одоо юм лайн эхэлж байгаа. Энэ нь болохоор би ч нэг хаягдлагын үйлдвэр гэдэг дээр анхаардаг гэдэгжсэн шүү дээ. Тэгээд энэ сүүний компаниуд бас шар сууны хаягдлыг гард юм байлээ. Тэгээд энэ шар сууны хаягдлыг бид хэд аваад одоо шар суугээ тоосруулан хатаагаад юм instant coffee гэдэг шүү дээ. Усанд ингээ уусчдаг. Instant coffee шиг болгоод тэгээд тэрүүгээрээ юм саван хүүхдийн одоо саван хүүхдийн шампунь хүүхдийн оонууд энтрээ бас нэг баяжуулж өгсөн. Яагаад ингэж баяжуулах болсон юм бэ гэхээр баяжуулахаас аргагүй байдалд орсон. Одоо ингээд хүүхдийн Монголын зах зээл дээр зарагдж байгаа бүтээгдэхүүнүүд бактери эсрэг гээд байгаа хэрнээ маш их хэмжээний одоо антибиотик шиг юм нөгөө бактери эсрэг химийн бодисууд байгаад байгаа хэрнээ яагаад тэгвэл бид нар антибиотик уухад одоо бид нар лактобактери ч юм уу юм нөгөө мөгөнцрөөс хамгаалсан бүтээгдэхүүнүүдийг өгдөг хэрнээ ийм их антибиотик шиг ийм бактери устгадаг бодисууд хийчихэд яагаад ийм сүүжлийн бактери байхгүй байгаа юм бэ? Яагаад сүүний уургууд байхгүй байгаа юм бэ? Энэ арсны хүний одоо энэ ашиг бактери устгадаг зүйлүүд хүний гарн дээрх ашигтай болон ашиггүй бүх бактериудыг устгачдаг. Ашигтай бактери нь бүр илүү их ач холбогдолтой байдаг. Ялангуяа тослохыг тэнцвэржүүлж идэг, чийг ялгаруулж идэг, муу бактеритэй тэмцэж идэг. Энэ ашигтай бактериудыг ингээ устгаад өгөхөр чинь хүүхдийн тэр эмзэг тэр гарыг бол нөгөө ямар ч хамгаалтын давхаргүй болгочихж байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар шар сүүгээр энэ нөгөө бактери эсрэг энэ хөөсөн савн хийж өгсөн. Ялангуяа тэгэх юм бол хүүхдийн гарны ашигтай бактерийг дэмжиж ашиггүй бактерийг устгаад өгөхөр гарны арсны дархлаа гэж юм байх хэвээр. Ямар ч зүйл дархлаа гэдэг зүйлийг бид нар хизэж хайж болохгүй учраас нөгөө энэ шар сүүтгээр хүүхдийн бактери эсрэг савн хийж өгсөн. Ялангуяа энийг бол нэраа дөнгөж ирсэн нэраа хүүхдийг угаасан ч ямар ч одоо нөгөө харшлах зүйл байхгүй нь бол яг Монгол малын одоо шар сүүний шим явж байгаа л гэж бодоод хийсэн. Тэгээд ер нь шар сүүтэй энэ цуврал бүтээгдэхүүнүүд маань Ургана Kids гэдэг нэрээрээ гарч байгаа. Түрүүний таны асуусан асуултанд бол нөгөө манай Урганагийн одоо арттай эзгийтэй энэ шүдний оон маань нано үздэг хүүхдүүд маань том болцсон. Том болцсон учраас бид хэд одоо нөгөө яг Kids-ийнхээ энэ нөгөө өмбүүхээгээ илүү одоо брэнд болгоё. Энийгээ бид нар илүү хүүхдүүдэд ойлгуулъя. Ялангуяа нэлээд томоохон хэмжээний нэг судалгаа хийж дуусгасан. Байгаль орчны яам, анагаахын шинжилгээ ухааны сургуулийн нийгмийн эрүүл мэндийн факультеттэй хамтраад энэ судалгаа нь юу вэ гэхээр одоо Монгол орны 21 аймгийн унтны усны бүтцэд бид нар судалгаа хийгээд тэгээд манай монголчин болохоор одоо юу шиг ийм одоо Япон солонгос ч гэдэг юм Америк шиг яг ус крантаас нэг стандартын ус гардаг юм байна. Тэр баруун аймагуудын ус, зүүн аймагуд, говийн аймагуудын ус болохоор усандах кальц магнины хэмжээ өндөр. Тэгээ фторын хэмжээ асар өндөр байгаа байхгүй. Дэлхийн дунджаас 5 дахин өндөр фтортой устай. Тэгээ фторыг чинь буцлахаар фтор нь арилждаггүй. Ерөөсөө фтор чинь маш өөрөө нөгөө бүх бодистой ингэж нэгддэг юм учраас нөгөө уснаас улам илүү фтор нэмэгдээд идэг. Тэгэхээр фтор ихэхээр ямар өвчин үүсдэг вэ гэхээр нөгөө энэ шүдийг ингэ шарлуулад флероз гэдэг өвчин үүсгэж юм. Тэгэхээр говийн хүмүүсийг харахаар ингэ шүдэн дандаа юм шар байгаад идэг штэ. Тэр нь нөгөө фтор илүүдэд гэж байгаа. Бас нэг аюултай зүйл нь юу гэхээр жирэмсэн эмэгтэй юм уу одоо нялх хүүхдүүд фтортой ус уугаад ахаар хотоодны үл
үйл ажиллагааг алдагдуулцдаг. Хотоодд маш их хэмжээний ачаал өгдөг. За одоо ингээд миний зүгээр ажилтнаар одоо судлаач хүний нүдээр ингээд нэг яг 100% би судалгаа хийж дуусгаагүй байгаа л да. Ингээ харахаар говийн хүмүүс бол ихэнх нь л ингээд настай хүмүүс нь таяг тулцсан явж байгаа байхгүй. Тэгэхээр фотор ч өөрөө ясан дээр очиж чимэгдэнэ. Хүний яс чинь нөгөө 3 чухал эрдэсээс бүрдэж байгаа. Кальц, фосфор, фотор 3-аас. Тэнгуут нь маш их хэмжээний нөгөө фоторыг ингэж өгөөд байхаар яах вэ гэхээр хүний яс ингээд нэлүүдсээр фоторын илүүдэлд орсоор байгаад эсвэл яс ургаж जैन эсвэл нөгөө өвдөг нь ингээд ясны янз бүрийн асуудалтай болж байна. Тэгээд дандаа хөл муу хүмүүс байгаад байдаг. Энэ бол 100% фоторын илүүдлээс болж байна гэж би харж байгаа. Тийм учраас бидний судалгаач гэсэн баталж байгаа учраас бид нар гадаадын бол бидний Монголын ард түмний одоо хөдөө орон нутгийн хүмүүст бол тохиромжгүй байна. Яагаад гэвэл бид нар чинь ийм амар онцлогтой устай ард түмэн юм байна. Тэгэхээр энийг бол ерөөсөө Монгол хүн энэ юу бэхлүүлэх ёстой. Бид нар өөрснөө манлайлаад энэ нөгөө нутаг нутгийн онцлогтой шүдний оо гэдэг юмыг гаргаж ирье гэд. Тэгээд энэ оонуудаа хийж эхэлсэн. Тэгээд ялангуяа арц эзгийгээр бас хийх болсон шалтгаан гэх юм бол манай одоо багшийн маань хийсэн 93 онд хийсэн судалгаагаар Монголын ард түмний нийт хэрэглээний 53% нь өдрийн хоол хүнсний хэрэглээний 53% нь одоо цагаан эдээ байсан юм байна. Гэтэл одоо баг цагаан эдээгээ хэрэглэдэг хүн ховор, кофе уудаг хүмүүс л латте хэрвээ уух юм бол сүйтэй кофе уудаг гэж байгаа байхгүй. Тэгээд хүүхдүүд бол даашаа бараг ямар ч сүү эргэлэхгүй ингээд байгаад байгаа учраас маш их хэмжээний кальцийн дутагдалд орж байгаа. Тэгээд дээр үеийн одоо энэ булш бунхнуудын археологийн судалгаануудыг үзэхээр шүдний бүтцийн хувьд маш том, анатомийн бүтцийн хувьд том. Тэгсээр 800 жил болсон булшнаас ингээд үзэхээр шүд нь ингээд бүрэн бүтэн байгаад байгаа байхгүй. Яс нь ингээд бүр ингээд гэрэлтэж байгаа. Гэрэлтгэхээс өөр аргагүй л дээ. Яагаад тэгэхээр хүний яс чинь фосфортой юм чинь фосфор чинь гэрэлтэж өгнө шүү дээ. Тэгэхээр би одоо ингээд багшаасаа судлаад ингээд асуухаар энэ нөгөө Монголын ард түмэн бол снак гэж одоо юм байгаагүй. Энд одоогийн хүмүүс чинь ингээд янз бүрийн чихэр жимс одоо чипсээ бурхан минь одоо энэ аимшигтай зүйлүүдийг ингэж хэрэгэлдэггүй байсан. Ерөөсөө л тэдний ганц авч явдаг юм нь хатуу харуул. Хатуу харуул хിവэл ингэ явж яадаг байсан. Тэгээ хатуу харуул хэрэглэсгийн ач холбогдол нь юу юм бэ гэхээр ингээ хатуу харуул хэрэглэхээр мэдээж нөгөө шүлс их ялгарна. Эсэглэн амтны шүлсийг өдөгч хүчин зүйл болно. Шүлс их ялгарж байгаа тохиолдолд хүний 3 цоргоноос гарч байгаа шүлсний хэмжээ маш их байна. Ингэж шүлс их ялгарж байгаа тохиолдолд шүдийг байнгын цэвэрлэгээтэй байлгаж яана гэсэн. А нөгөө ялгарч байгаа шүлсэн дотор нь асар их хэмжээний кальц байхаар шүдэн дээр батжилт гэдэг юм үүснэ. Тийм учраас одоо нөгөө Монголын ард түмэн одоо хүүхдүүд ялангуяа нөгөө буцаад хатуу харуулаа иддэг болох ёстой. За тэгвэл хүүхдүүд ааруул ээзгээ гэж бүр мэдчихгүй байна гэхээр тэгвэл ааруул ээзгийг бид нар онд нь хийгээд өгчөө. Тэртээ тэргүй хүүхдүүд дөнгөж босоод ингээд шүдээ угаадаг. Дөнгөж нөгөө ийм унтаа байгаа энэ тархийг унтаа байгаа үед яадаг вэ гэхээр хүний баруун тархи болон зүүн тархи хоёулаа зэрэг ажиллаж идэг байхгүй. Дөнгөж сэрээд байгаа 30 минут бол ерөөсөө хоёр тархины хоёулангийнх нь ажиллаж идэг. Одоо цэг одоо тийм момент байдаг юм байна л да. Тэгэхээр энэ үед нөгөө хүмүүс ингээд асар өндөр менталтай асар өндөр юм гаатай оогоор шүдээ байнга ингэж угаагаад байхаар хүний тархинд нэм синопс явагдчихдаг гэнэ. Ингээ бие биенлүүгээ дамжуулж идэг мэдэл энэ ингээд нөгөө хүчнэдэж сэрээгээд нөгөө зүүдэндээ бид нар чинь бидний нөгөө нэг өөр тархи маань ажилдаг гэж яриад байдаг шүү дээ. Зүүд бол шал өөр тархинаас ирдэг гэдэг нь яг дөнгөж энэ нөгөө унтаас ирүүний хооронд байгаа энэ майндсетийн үед ингэж хүчнэдэж нөгөө нойрын сэргээд тархийг сэргээгээд байхаар хүний нөгөө Альцгеймер гэдэг өвчин явагдах шалтгаан болд юм аа. Тийм учраас Монгол хүнд бол тийм өндөр гааны агуулмжтай оо бол тохирохгүй. Гаа юу өгөөд байгаа юм бэ гэхээр шүд угаасан юм шиг мэдрэмжийг өгөөд байгаа маа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол ийм онцлогтой байгаа ард түмэн бол эднэрт өөрснөө л зориулж хийхээс өөр аргагүй юм байна гэд. Тэгээд арцтай, ээзгийтэй тэгээд энэ одоо хадаасан цэцэг гэж би орчуулад байгаа. Хадаасан цэцэгтэй энэ давирхайтай оонуудыг бүх оонуудаа хатаасаа арцаар баяжуулж хийсэн. Тэгээд энэ бүтээгдэхүүнүүдийн маань бол 300 орчим малчин өрх бэлдэж өгдөг. Ялангуяа ингээд хөдөө орон нутгийн, Дорногов аймгийн хөвсгөлийн, завхны одоо хинтигээс ингээд манайх ингээд 300 орчим малчин өрхтэй ингээд харьцдаг. Тэгээд тэр нь сая 25 онд би бол нөгөө маш их бахархжээ л да сүулдэ. Малчин хүмүүст ингээд бид нар одоо нэмэр байдгийм үү гэж ингээд бодохоор маш их нэмэртэй байдгийм байна. Одоо зөвхөн малын одоо нөгөө ноос ноолуур болон одоо малаа зарах
тэ маха зарах тийм бол хоёр сонголт байдаг юм байна л да. Малчин өрхүүд бол ер нь бол малаа нэтлаад ингээд арилжих бас тийм сонирхол бас байхгүй. Тэгэн гутал нь өөр өрхийн орлогогүй байгаа тохиолдолд яах вэ гэдэг нь бас их сонирн байдаг юм байна. Тэгэхээр бидний хувьд бол ингээд арцаа өгөөд, ээзгийгээ өгөөд бид нарт одоо энэ адууны ихстэй бүтээгдэхүүнд маань ихс цуглуулж өгөөд, тэгээд ингэний сүү өгөөд, тэгээд хужир түүж өгөөд ингээд байхаар тэр хүмүүсийн маань амьдралд бас давхар орлоготой болдог гэж надад хэлсэн л дээ манай малчтаас. Тэгэхээр бас бидний хувьд манайх шиг ийм жижигхэн компани ийм хэрвээ малчтын амьдралд нэмэртэй байдсан бол хэрвээ бид нар экспортлогч болоод хэрвээ бид нар томруул яах вэ гэж бодохоор бүр л их цагаан эдээ, бүр л их ээзгий, бүр л их одоо хужирч гэдэг юм уу, шар сууч гэдэг юм уу, ихсч гэдэг юм уу, иймэрхүү зүйлүүд хэрэгтэй болох юм байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн энэ зүйл нь эргээд нөгөө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний supply chain буюу одоо нөгөө ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээ сүлжээг үүсгэх боломжтой байна гэж бодоод бас түүнээсээ нэг урам аваад ингээд 25 онд бас илүү их одоо нөгөө малчтайгаа хамтарч ажиллалаа. Үйлдвэрлэл хөгжих юм бол миний түрүүний хэлээд байгаагаар үйлдвэр хөгжих юм бол бүх хүнд одоо нэмэр болох юм байна гэж одоо хар ухаанаар бодсон. Яг тэгэхээр малчтын амьдралд нөлөөлчт юм байна. Тэгээд энэгээр байсан бүх зүйлүүдэд одоо ордог. Жишээлбэл энэ цаасан савлгаа гэхэд одоо Монголын сав баглаа боодлын компани хийдэг. Энэ сав баглаа боодлын бид нар нэг л компанитайгаа харьцдаг. Одоо энэ компани маань бол яг манай бүх үйлдвэрлэж байгаа түрүү 25 онд манайх сая 500 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байлээ. Тэгэхээр энэ бүх сав баглаа боодлыг Монгол компани. Тэгэхээр тэр Монгол компани эдийн засагт бас ямар ач холбогдол үзүүлэх үү те. Энийг бас ингээд үлээдэг юу нь болохоор ингээд бас Монгол хүн үлээдэг. Энийг бас жирийн нэг стартап залуу ингэж нөгөө үлээдэг. Тэгээд энэ тэр залуугийн амьдралд ч гэсэн тодорхой хувь нэмэр орж байгаа. Тэгэхээр үйлдвэрлэл хөгжинэ гэдэг нь Япон Toyota дампуурах юм бол 3000 жижиг үйлдвэр дампуурна гэдэг нь үнэн л юм бэлээ. Бүх ингээд маш олон зүйлийн оролцоотой бид нар 300 гаруй хүмүүстэй гэрээтэй ажиллаж байна гэж бодохоор 300 хүний амьдрал тодорхой хэмжээний жоохон юм ач холбогдлыг үзүүлдэг юм байна л гэж ойлгосон. 2026 онд бид нар одоо шинэ үйлдвэрийнхаа туслыг хэрэгжүүлэхийг маш их хүсэж байна. Тэрнийхээ төлөө ингээд зөвлөгөө гаргацсан ажиллаа явж байгаа. Тэгээд ер нь бол бас 2026 онд миний түрүүний хэлсэн ялгах түүхийд ялгах боловсруулах хааншилтны зүйлүүдийг гаргаж авах зүйлүүдийг л их хийнэ гэж бодож байгаа. Монголд бол одоо адууны тоогоор дэлхийд нэгд номерт хоноор бол бид нар дэлхийд нэгд номер биш, үхрээрээ биш, ямаагаараа бас биш. Бид нар адуу тэмээ хоёроор дэлхийд өмбөрт чигсдэг. Адуугаар бол дэлхийд нэгт чигсдэг. Тийм учраас адууны бүтээгдэхүүн дээр адууны бүтээгдэхүүнээс юм сайн чанарын нэгдэл гаргаж авах дээр илүү их ажиллахаар төлөвлөсөн байж байгаа. За мэдээж дотоодын үйлдвэрлэгчдийн нэг том амбиц бол экспортлогч болох тий. Тэгэхээр Ургана брендийн хувьд ер нь аль улс руу экспортын чиглэлээр хамтарч ажиллаж байна. За цаашид илүү олон улс руу экспортлогч болоход одоо тэр алхмуудыг хийж хэрэгжүүлж байна уу? Экспортлохын хувьд бол яг бага хэмжээгээр экспортлохын хувьд бол Казахстан тэгээд эргэн тойрны улсууд руу бол ингээ хүмүүс аваад явдгийг нэг 100 ширхэг өдөрт нэг 100 ширхэг мэрхгээр ч юм уу. Тэрийг бол би яг нөгөө аль биесны экспорт гэж боддоггүй. Солонгос руу бол тэгэл байнгын л ингээ аваа явж идэг. Юунд бол яг аль биесээр экспорт хийсний хувьд бол бид нэр сая хятад улс руу экспорт хийсэн. Нэг 20 мянган ширхэг хожиртай аяг тав багч болон нэг бусад бүтээгдэхүүнүүдээ гаргасан байгаа. Тэгээд ер нь экспортын зах зээл рүү ороход бол маш бодолтой нөгөө эргээд захиалга орж ирвэл хэдэн ширхгийг бид нар хийж хангаж чадах уу? Эргээд нөгөө худлаа ярьсан болчих бай гэдэг үүднээс маш анхаарах хэрэгтэй юм билэ. Тэгээд ялангуяа экспортын бүтээгдэхүүн дээр сав баглаа боодлын хувьд хүртэл анхаарах хэрэгтэй юм билэ. Манай нөгөө аяг тав багч чинь ийм хэлбэртэй шүү дээ тий. Тэнгуут л нөгөө нэг поогоор олон ачаад нөгөө бомб дээр олон ингэж буулгахад ингээд налчигаад ингээд зарим юмнууд нь ингээд цохогдоод хаагарч магараад байгаа байхгүй. Тэгэхээр экспортын зах зээл дээр тийм одоо нөгөө өөрсний нарийн нандан гой сав гэхээс илүү айгүй бат бөх юм нөгөө сав баглаа боодлын юм одоо contamination гэж ярьдэн шүү дээ тийм зүйлд орохооргүй тийм бат бөх зүйлийг л бид нар
хийх ёстой юм билээ. Сав баглаа боолоос ахуулаад бүх зүйл дээр анхаарах ёстой юм билээ. Тэгэхээр тэр болгон дээр ингээд засаад залруулад сайжруулад явж байгаа. Нөгөө хятад болон одоо Солонгос юм уу эсвэл нөгөө нэг энэ Америкийн зах зээл рүү орохын тулд одоо энэ ургаана гэдэг барааны тэмдэгтээ эхлээд бүх улсад бүртгүүлсэн байх хэрэгтэй. Тэгэхээр ургаана гэдэг үг давтах нь гэдэг нөгөө шүүлтийг 2 жил хийгдэв юм билээ дунджаар. Тэгэхээр нөгөө одоогоор манай бэлэн болцсон улсууд нь болохоор Солонгос, Оросын холбооны улс Казахстан, тэгээд Хятад энэ хэд бэлэн болцсон байгаа. Хүлээж байгаа нь Европын холбооны улсууд болон Америкийг хүлээгдэж байгаа. Хэрвээ барааны тэмдэг гараад тохиолдсон тохиолдолд шууд Amazon руу оруулаад нөгөө зархад бүрэн боломжтой. Amazon-ы одоо онлайн худалдааны яг нөгөө e-commerce-ийн гол нөгөө баримталдаг зарчимч бол хамгийн нэгдүгээр барааны тэмдэгтээ авсан байх хэрэгтэй гэдэг тийм шаардлага тавьдаг. Юуны хувьд бол нөгөө Европын холбооны хувьд бол 2 бүтээгдэхүүний бүртгэл нь дуусж байгаа. Дөрөвний хэлсэн нөгөө Европод бүтээгдэхүүн гаргахад заавалчгүй нэг бүрчлэн нөгөө ургамлуудаа ч юм уу түүхийдүүдээ бүгдийг аюулгүй гэж баталдаг болохоор маш их цаг зав шаарддаг юм лээ. Тэгээд өсний бүтээгдэхүүнүүдийн хувьд бол Хятадд заавалчгүй нөгөө өсний density нягт тэгээд өсний хуйхны нэг булцуунаас хідэн ус соёолуулж байгаа байдал тэгээд нөгөө эргээд амар олон эми ургамалтай болохоор харшлах үзүүлэлтээр эргээд маш олон эмийг үзээд нэг үзүүлэлтийг бараг 100,000 yen ороод байгаа байхгүй юу. Тэгэхээр бас их нөгөө санхүүгийн ингээд нөгөө мөнгө төгрөгөө бэлдэж хагаад ингэж нөгөө ормоор юм шиг санагцсан. Тэгээ баг л одоо нөгөөдөл нь шинжилгээнүүд нь эхнээсээ гараад явж байгаа. За нэвтрүүлгийн урилга хүлээн авсанд маш их баярлалаа. Тэгээд Монголд тэр дундаа дотоодын үйлдвэрлэл, за тэр дундаа Монгол айл болгон эко бүтээгдэхүүн хэрэгэлдэг байх болтугай. Тэгээд таны болон танай байгууллагын үйл ажиллагааны цаашдын ажилтны амжилт хүсье. Баярлалаа. Ямар гоё өрөөлөө. Нийт телевиз үзэж байгаа болон танай сувгийг үзэж байгаа Монголын ард түмэн маань сар шиндээ сайхан шинлээрээ эрүүл их сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Ургаана эрүүл амьдралыг ургуулах болно.